За сайн байцгаана хүүхдүүдээ хотчлтын төвшнийг тодорхойлох хичээлийн агуулга дэмжих хичээл асинхрон хичээлийг бол танилцуулж байна. За хотын нутаг дэвсгэрийн тархалт нь зохион байгуулалт, за тэгээд хүн амын тархалт, хуваарлалт, сүлжээ бий болоход ингээд тухайн бүс нутагт тийм одоо ерөнхий түвшин ялгаа хүн амын орлого хөрөнгө оруулалт гэх мэт одоо эдгээр зүйлсүүдээс хамаархан тийм ээ гэдэг үндсэн 3 хүчин зүйл нөлөөлдөг. За нэгдүгээрт нь болохоор нийгмийн эдийн засгийн хүчин зүйл, хоёрдугаарт нь болохоор байгалийн хүчин зүйл, гуравдугаарт нь хүн амын хүчин зүйл гэсэн энэ 3 хүчин зүйл бол нөлөөлнө. За эдгээр 3 хүчин зүйл нь хоорондоо харилцан уялдаж хотын хөгжлийн чиг хандлага, хүн амын тархалт, за нутаг дэвсгэрийн зохион байгуулалтыг бол тодорхойлдог байна. За хоёр зураг өгөгдсөн байна. За эхний зураг нь болохоор одоо дэлхийн тийм одоо бүс нутгуудын хотчлтын түвшний одоо тийм өөрчлөлтийг бол харуулж байгаа байна. За энэ зургаас харахад дэлхийн одоо хотчлтын түвшний дундч болохоор за 2020 оны байдлаар 70% байгаа бол за энэ нь цаашид хүртэл тийм ээ одоо 2050 оны хүртэл гэдэг аажмаар нэмэгдэж байгаа харагдж байна. За гэхдээ энэ нэмэлт маань өөрөө эрчимтэй хурдан өсөлт биш ингэдэ өсөлт бол тогтвортойгоор буюу тийм одоо ингээд удаашрсан байдлаар нэмэгдэж байгаа харагдж байна. За дэлхийн дунджаас хотчлтын түвшин багатай байгаа бүс нутгууд нь болохоор энд бол Европын бишээ өмнөд Америк, за Аз, за тэгээд энд Африкууд бол ерөнхийдөө дэлхийн дунджаас хотчлтын түвшин багатай байгаа бол за дэлхийн дунджаас хотчлтын түвшин өндөртэй байгаа нь болохоор Хойд Америк, за Европ, за тэгээд дээр нь энд одоо энэ далайн орнууд гэсэн эдгээр бүс нутгууд бол харагдаж байна гэсэн үг байна. Тэгээ ингээ харахад хөгжиж байгаа орнуудад ерөнхийдөө хотчлтын түвшин бол 2020 оноос хойшоо эрчимтэйгээр өсөж байна тийм ээ. Одоо энд 2020 онд 40% та байсан болвол за 2050 он руу аваад үзэх юм бол 60-лууд өгсөн учраас ингээд энэ 30 жилийн хугацаанд хотчлтын хүн амын одоо тийм өсөлт бол 20% нэмэгдсэн. Энэ болохоор тийм ээ эрчимтэйгээр хурдан өсөж байна гэж бид тодорхойлж болно. Харин дэлхийн дунджаас тийм одоо өндөр байгаа энэ Европын орнууд, за дээр нь энэ Хойд Америкийн орнууд, за тэр тийм ээ намхан далайн орнууд болохоор за дэлхийн дунджаас хотчлтын түвшин өндөрч гисэн өсөлтийн хэмжээ бол тийм одоо хэлсэнгүү одоо ингээд 70-аас одоо 80 хэд рүү тэгэхээр ингээд өссөн ч гэсэн аажмаар буюу тийм одоо ингээд удаашралтай байдлаар нэмэгдэж байна гэсэн бид нар эндээс төлөв байдлыг бол харж болох нэ. За хоёрдугаар асуулт нь дэлхийн томоохон хотууд хаагур их байгаад байна вэ? Энэ ямар учраас энэ тийм одоо бүс нутагт одоо хотчлт их өндөр байгаад байгаа юм бэ гэдэг ингээ харахаар за хотчлтын түвшнэрүүд хамгийн өндөр байгаа бүс нутгийн болохоор ингээ Аз төв байгаа тийм. Аз төв дундаа энэ зүүн Азийн орнууд, зүүн өмнөд Азийн орнууд, за тэгээд энэ өмнөд Азийн орнуудаар энэ итгэх за Индонез, за Япон, за Хятад гэсэн орнууд бол тийм одоо хотчлтын түвшин бол маш өндөр байгааг бол харагдаж байна. За тэгээд энд бол тийм ээ дэлхийн томоохон хотууд буюу мегаполис хотууд бол олноор бол байрсан байгаа нь. Тэгэхээр энд мегаполис хотууд олноор байгаа гэдэг нь өөрөнд хотчлтын түвшин өндөр байгааг бол илэрхийлж байгаа юм. За тэгээд харьцангуй мегаполис хот тийм одоо багатай хот тийм бүс нутгууд маань өөрөө Австрали байх гэдэг байна. За энд Африк байх гэдэг байна. Тэгэхээр энд мегаполис хотууд олноор үүсэж байгаа шалтгаан болохоор энд бол хүн амын өсөлт бол хот маш эрчимтэй байгаа даа. Тэгээд хотчлтын түвшин бол тийм одоо хурдтай нэмэгдэж байгаа бүс нутгуудад мегаполис хотууд бол олноор өсөж бий болж байгаа хэрнэ. За анхаарал тавьсанд баярлалаа.